commodity буюу соёлын баялаг гэдэг тодорхой санал гарч ирж байна. За мэдээж бид нар бол яг өнөөдрийн байдлаар маш баялаг соёл түүхтэй байгаа. Энийг бол бид нар ерөнхийдөө соёлын үйлдвэрлэл буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн байдлаар ашиглаж байгаа. За соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр бид нар яг энэ яриад байгаа соёлын баялагийг бий болгоно. Одоо соёлын бүтээлч үйлдвэрлэл бол одоо тодорхой секторыг бид нар тодорхойлох хэрэгтэй, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох хэрэгтэй. Түрүүн одоо зол одрах захирал маань болохоор яг одоо энэ бид нар контентыг бий болгох хэрэгтэй, дэлхийд өөрсдийгөө таниулах хэрэгтэй гэж байна. Үүнээс өмнө бид нар энэ язгуур соёл дээр тулгуурлах юм уу, юун дээр тулгуурлаж яг юуг бид нар тэргүүлэх чиглэлээ болгож соёлын бүтээлч үйлдвэрлэл дээр ажиллах юм бэ? Тэгээд тэндээсээ ямар төрлийн юмнуудыг commodity гэж үзэх юм бэ гэдгийг тодорхойлсон дээр тулгуурлаж хэрвээ бид нар үйл ажиллагаа явуулах юм бол яг энэ соёлын баялаг гэдэг нэр томьёол буюу соёлын commodity Монгол бий болох боломж бол маш тодорхой байгаа. Тэгээд энэ соёлын баялаг нь бол бидний хувьд бол сэргээгдэх баялаг, тэгээд дээрэс нь одоо дундаршгүй баялаг болж үйл ажиллагаа явах боломжтой байгаа. Тэгээд яг энэ ч утгаараа бол одоо манай ерхий сайд одоо намайг яг одоо энэ соёлын